Alright. За өнөөдөр чинь 6 сарын 16-ны өдөр болж байна. Тэгээд өнөөдөр хэдүүлээ сүүлийн үед болсон чухал сэдвүүдийн талаар мэдээж ярилцсан. Тэгээд хамгийн гол мэдээ маань юу гэсэн бэхээр Израиль Иран руу дайрсан явдал байсан. Тэгээд өнгөрсөн 5 дахь ерөнхийдөө бол дайралт орж ирсэн. Тэгээд маркет тэрнээс болоод унсан. Тэгээд алт өсөөд газрын тос өсөөд тэгээд маркет ерөнхийдөө бол унсан. Тэгээд 5 дахьд бол мүлжүүртэй буулан дээр би ямар санал өгсөн бэ гэхээр энэ хөдөлгөөн бол худлаа нэгтгэд маркет буцаад өснө, алт унана, газрын тос унана гэдэг таамгийг гаргасан. Тэгээд нэгтгэд яг тэрний дагуу ерөнхийдөө болсон байгаа. Тэгээд мэдээж тэр дүнлэлийг гаргах бол хэд хэдэн шалтгаанууд байсан. Тэгэхээр нэг нь юу вэ гэхээр мэдээж Израилийн зүгээс бол Трамп бол Ирантай за 60 хоногийн дотор хилцээр хийя гэдэг тохиролцоотой байсан. Тэгээ 60 хоног дуусаад 61 дахь хоног дээр ерөнхийдөө бол Израиль дайралт хийсэн. Гэхдээ Израилийг дайралт хийхийг бол одоо бид нар бол мдэггүй байсан. Энэ дэр ямар нэгэн бидний бол оролцоо байхгүй гэж Трампын зүгээс болон Марко Рубиогийн зүгээс бас хэлсэн. Тэгэхээр юу байсан бэ гэхээр миний ойлгож байгаагаар бол за Израильтай окей бид нар Ирантай нэг 60 хоног хилцээр хийгээд ихьяа. Тэгээ 60 хоногийн дотор хилцээрт хүрч чадахгүй болон та нар тэгээд хийх шаардлагатай юм байвал хийгээрэй гэдэг өмнө тохиролцоо байсан байж магадгүй. Тэгээд Израилийн хувьд бол мэдээж nuclear scientist боёо одоо энэ цөмийн цахилгаан станц цөмийн технологи одоо цөмийн бөмбөг одоо хийх хэрэглэг одоо хийхэд ажиллаж исэн чухал эрдэмтдийг жишээ нь хөнөөсөн тэгээ чухал бас генералуудыг ерөнхийдөө бол одоо хөнөөсөн нэг өдрийн дотор бүгдээрингийн зэрэг алсан ийм мэдээлэл бол гарсан. Тэгээд энийг амжилттай хийхийн тулд юу вэ гэхээр энэ мэдээлэл маань өөрөө задрахгүй байх ёстой. Тэгэхээр миний бодлоор бол мэдээлэл задрахаас айгаад Америктэй хуваалцаагүй болов гэж бол би бодож байгаа. Тэгээд тэрний том шалтгаануудын нэг нь миний бодлоор би бол энэ болохоор миний хардлагууд явж байгаа байхгүй юу? Та санаж байгаа бол Трампын засгийн газар хинтээ Pete Hegseth энэ хэдийн хоорондын JD Vance энтрийн хоорондын харилцаж исэн өрөөний чат байна задарсан тийм мэдээлэл гарч исэн баггүй. Тэгэхээр юу гэхээр Америкас ч гэсэн ерөнхийдөө бол одоо дээгүрх чухал албан тушаал хачдаг хүмүүсийн хоорондын харилцаанууд ч гэсэн задрах боломжтой байна гэдгийг бол ер нь бол зах зээл бол харуулсан. Тэгээд тэрнтэй холбоотойгоор Израиль бол нэлээд болгоомжтой байсан болов уу гэж бол бодож байна. За ямар ч гэсэн нэгдэх болсон. Маркет буцаад өссөн. Гэхдээ маркет хаагдахын өмнө жоохон унаад тэгээд ямар ч өссөн гэхдээ ногоон ерөнхийдөө бол хаагдсан. Тэгээд тэрний дараа ямар мэдээлэл гарсан бэ гэхээр Трамп энд байгаа Truth social дээр пост хийсэн ба. Тэгээд Трамп юу хэлсэн бэ гэхээр Iran should have signed the deal. Нэгсэндээ Иран бол ерөнхийдөө хилцээр хийх ёстой байсан. Тэгээд war shame ямар харамсалтай юм бол the waste of human life. Тэгээд нэгсэндээ ингэж хүн бол өгөх шаардлага байгаагүй. Тэгээд Iran cannot have a nuclear weapon боёо цөмийн зэвсэгтэй болж болохгүй. Тэгээд би нэг бол дахин ер нь бол хэлсэн. Тэгээд одоо Tehran байгаа бүх хүмүүс evacuate хийх боёо энэ хотоос ерөнхийдөө зугтаараа гэдэг мэдээлэл гаргасан. Тэгээд энэ хүн мэдээллийн дараа маркет жоохон унсан. Тэгээд биткойн жоохон унж орж ирээд маркет бас ерөнхийдөө фьючер зах зээл дээр жоохон унж орж ирсэн. Гэхдээ сүртэй уналт бол байгааг. Тэрний дараахан Трампын зүгээс ямар мэдээлэл Трампын багаас ямар мэдээлэл гаргасан бэ гэхээр за Ирантай дахиж ерөнхийдөө бол энэ 7 хоног уулзъя гэдэг ийм саналыг гаргаж байна гэж мэдээлэл гаргасан. Тэгээд дөнгөж сайн вебинарыг бэлдэж байхад юу гэж ярьсан бэ гэхээр Vice President Vance Middle East дээр ерөнхийдөө очоод Ирантай ерөнхийдөө бол хилцээр хийх юм шиг байна гэдэг ийм мэдээлэл гарсан байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар нөхцөл байдал юм байгаа. Тэгээд хин Израилийн Prime Minister ерөнхий сайд болох Нетаньяху энэ одоо монголоор нэр нь юу гэж дуудсан юм бала. За би бол тэгэл хэлчих юм. Тэгээд Нетаньяху ерөнхийдөө бол нэг ярилцлага өгсөн. Ярилцлаган дээр юу гэж хэлсэн бэ гэхээр Иран Трампыг 2 удаа хөнөөх гэж оролцсон гэж бол хэлсэн. Тэгээд Трампыг мэдээж ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж байхад нь доорож 2 удаа алах оролдлогыг бол хийсэн. Тэгээд энийг бол бид нар бол Ирантай холбоотой гэж үзэж байна гэж бол Нетаньяху хэлсэн. Тэгээд нэлээд том claim ягаад тэгэхээр яг тийм баталгаатай яг Иран байсан юм гэдэг мэдээлэл бол одоогийн байдлаар байхгүй байгаа. Тэгээд Нетаньяхугийн хувьд бол Америкийг жоохон төрхраад
Трампыг түрхрээд дайн руу өөрсдийнхөө эхлүүлсэн дайн руу Америкийг ерөнхийдөө бол татаж оруулах гэдэг нь гэдэг ийм хардлага бол яхахгүй хүмүүсийн дунд бол төрсөн. Тэгээд ямар ч хэлсэн Израилийн зүгээс бол ийм. Тэгээд Израиль руу мэдээж хариу үйлдэл олгож Иранаас нэлээх бөмбөгдлүүд хийсэн. Тэгээд Израиль амьдардаг бүх хүмүүс нөгөө банкртай байнгын тийм бэлэн бэлтгэлтэй байдаг учраас бүгдээрээ гэрээ орхио зүгтаад ер нь бол нас орсон хүмүүсийн тоо бол харьцангуй бол бага байсан. Тэгээд ийм мэдээлэл гарсан байгаа. Тэгээд бас нэг сонирхолтой мэдээлэл нь юу байсан бэ гэхээр Трампын хувьд шинээр гар утас гаргахаар болсон. Тэгээд 23-нд Трамп Apple-ийн iPhone-ыг Америкт гар утсаа хийхгүй бол ерөнхийдөө бол тариф ногдуулна гэж бас хүрдүүлсэн. Тэгээд тэрнээс хойш бол Трампын гэр бүл ер нь бол шинээр гар утас болохоор гаргахаар болж байгаа шүү. Тэгээд ийм алтан гар утас гаргаж байгаа гинэ. Тэгээд $499 үнэтэй. Тэгээд $100 даун пеймент тавьж олно гэж. Тэгээд энэ бас ямар юм болох юм байгаа бас харъя. Чухал хэмэл оюухантай холбоотой ажлууд хийж байгаа компаниуд Америкийн засгийн газартай гэрээ хэлцээрүүд хийгээд эхэлсэн. Тэгээд OpenAI энэ хамтарч ажиллагаа мэдээлэл гарсан. Тэгээд нэг сонирхолтой мэдээлэл нь юу байсан бэ гэхээр Chief Technology Officers of Meta, OpenAI тэгээд Palantir Америкийн хайрамд нэгдэж байгаа гинэ. Зүгээр нэгдэх биш бүр ингээд офицерууд болж нэгдэж байгаа гэж юм. Тэгээд энэ бас их сонирхолтой мэдээлэл бас санагдлаа. Тэгээд хэмэл оюухан цаашдаа батлан хамгаалахад ямар чухал ерөнхийдөө үүрэг гүйцэтгэж байгаа юм бэ гэдгийг бол энэ маань бол харуулж байгаа. Тэгээд сүүлд мөлжүүртэй болноор бид нэр дронтой холбоотой багц оруулсан. Тэгээд дронтой холбоотой багцыг судалж байхад бас юу гайг ойлгосон бэ гэхээр хэмэл оюухан дээрэс нь яг энэ хактуулах боломжгүй communication гэдэг зүйл ер нь бол цаашдаа бол илүү чухал болох юм байна гэдгийг бас улам бүр ер нь бол ойлгож эхэлсэн. Тэгээд мөлжүүртэй булангийн гишүүд маань бүгд ерөнхийдөө бол багцаа харсан байгаа. Тэгээд бид нар дронтой холбоотой өмнө угаасаа худалдаа авалтад хийсэн байсан. Сүүлд бас энэ Трампын засгийн газраас цагаан ордноос ямар мэдээлэл хийсэн бэ гэхээр дронтой холбоотой хөгжлийг хурцсах илүү одоо дэмжих юм бодлогот ерөнхийдөө бол гар үсэг зурсан. Тэгээд тэрнтэй холбоотойгоор цаашдаа бол энэ дронтой холбоотой үйл ажиллагаа явуулдаг компаниуд Америкийн бизнесүүдэд ер нь бол нэлийн ээлтэй байх болов гэдэг ийм хүлээлт бол яхахгүй байгаа. Тэгээд ажиглах юм бол Украинаас Оросд хийсэн дайралтыг жишээ нь дроноор хийж байгаа. Дээрэс нь саяас Израиль бас дайралт хийхдээ бас нэлийн их дронуудыг ашигласан. Юу вэ гэхээр мисл буюу одоо пуужин гарлаж явуулдаг ийм ачааны тэр шиг том ингээд ийм машинууд байгаа даа байхгүй. Тэгээд Ираны тэр системүүдийг жишээ нь устгах жишээ нь дронууд ашигласан гэх мэтлийн иймэрдүү мэдээлэлүүд бол явсан байгаа даа. За сүүлд биш үү те. Melissa Hartman гэдэг энэ ус төрчийг хүн алдсан. Тэгээд хууль бус цагаачтад healthcare буюу эрүүл мэндийн даатгал өгөхгүй гэдэг дээр өгөхгүй гэдэг дээр үгүйгээд өөрийнхөө саналыг өгснөхийн дараа алуулсан. Тэгээд яг юунаас болсон гэхдээ бүүмэд ямар ч гэсэн ийм нэг аимшигтай мэдээлэл гарсан. Тэгээд энэтэй холбоотой Орос зах зээл дээр бас нэлээд шүүгсэн байгаа. Тэгээд энэ бол мэдээж хөрөнгө оруулалтанд бол нэг тийм хамаарал багтай мэдээлэл юм болов гэж бол бас бодож байна. За тэгээд Ираны мэдээж nuclear scientist буюу цүмийн физикч эрдэмтдийг ерөнхийдөө бол алчж байгаа байхгүй. Тэгээ физикч л гэж ярих юм байна да. За Scott Bessent Конгрессын өмнө яриа хийсэн. Тэгээд энэ яриан дээр бол мэдээж юу гэж ярьсан бэ гэхээр Байдны засгийн газрын үед явж ирсэн ерөнхийдөө бодлогуудыг бол нэлээд шүүмжилсэн. Тэгээд сүүл гарч байгаа татвартай холбоотой хуулиас болоод инфляц өсөхгүй энэ гэдэг мэдээллүүдийг бол ярьсан. Тэгээд угаасаа датан дээр ч гэсэн инфляц өсөж байгаа ямар нэгэн мэдээлэл бол угаасаа одоо бол харагдахгүй байгаа. Тэгэхээр Төв банкны Jerome Powell байсан гэсэн шинжээчнэр ч одоо нэлээд олон шинжээчнэр яриад байгаа байхгүй. Инфляц одоо эргээд өснөө, ажлууд их болно. Тэгээд stagflationary маркет руу шилжнэ гэж яриад байгаа. Гэхдээ яг үндэ бол датан дээр бол тийм юм бол харагдахгүй байна. За хятадтай дахиж ерөнхийдөө бол хятадын хувьд юу хийсэн бэ гэхээр окей, хилцээрт хүрлээ. Женева дээр нэг уулзалт болсон шүү дээ. Тэгээ маркет мэдээж тэрний дараа өссөн. Тэгээ тэр үеэр хийсэн хилцээр ерөнхийдөө бол зөрчлөө буюу rare earth mineral гэж ерөнхийдөө бол ярьдаг энэ ховор металлыг экспортлохоо болоод ийм жоохон боолтууд ерөнхийдөө бол хятадаас хийсэн. Тэгээ тэрэнд бол Трамп нэлээд ундууслаа илэрхийлсэн. Тэгээ дахиж уулзалт хийгээд
энэ асуудлыг бол ерөнхийдөө шийдвэрлэлээ. Тэгээд үргэлжлүүлэн хятадын хувьд бол Америкийн хувьд бол хятад дээр бол 55% татвартай. Хятадаас Америкийн бараа бүтээгдэхүүнээр бол 10% гайлын татвартайгаар энэхүү хилцээр маань үргэлжлэнэ гэдэг бол мэдээлэл гарсан. Тэгээд зах зээл дээр бол яг тако гэдэг яриа гарсан. Тэр маань юу вэ гэхээр Trump always chickens out буюу ямар нэгэн хилцээрийг айгуу тийм хатуулаг хүчтэй байр сууриас эхлээд ерөнхийдөө бол дараад нь chicken out хийгээд буюу жоохон хулж яагаад ингээд буугаад өгчдгөө гэдэг юм шүүмжил гаргасан. Гэхдээ яг үндэ бол үр дүнгийг харах юм бол Америк хятадын бараан дээр 55% гайлын татвартай, хятад Америкийн бараа бүтээгдэхүүн дээр 10% гайлын татвартай гэдээ бодох юм бол яг жинхэнэ хулж яагаад ерөнхийдөө бол энэ тохиолдол дээр бол Америкт бууж өгсөн нь бол хятад байгаа байхгүй. Тэгээд хэд хэдэн ерөнхийдөө бол мэдээлэлүүд гарч байгаа хятадын CCP буюу коммунист нам CGP-нийг солиход бэлэн болчлоо. Тэгээд айл хэдийн дараагийн хүмүүс нь ерөнхийдөө бол одоо гараад ирлээ, гэр хороонд орчлоо энэ гэдэг мэдээлэл гарсан юм байна гэдэг өмнөх бид нар вебинараар ярьж ирсэн. Тэгэхээр энэ талаас нь харах юм бол хятадын коммунист нам хүртэл CGP-нийг энэ асуудлыг ерөнхийдөө бол хэрхэн шийдвэрлэв, Трамптай хэрхэн харьцав, эдийн засгаа хэрхэн авч явуу гэдэг дээр нь бол нэлээд сэтгэл дундуур байгаа. Тэгээд цаашлах юм бол CGP нь өөрийнхөө байр суурийг ерөнхийдөө бол алдж байгаа ийм дүр зургууд бол харагдаад байгаа. За хятад Америктай холбоотой энэ хилцээрүүд бол болцсон. За метатай холбоотой энэ мэдээлж яах вэ? Америк заяа 2024 оны 4 сарын 31-ээс хойш төрсэн бүхэн болгон дээр $1,000 contribution оруулж ирээд тэгээд хувьцааны зах зээл дээр ерөнхийдөө хөрөнгө оруулалт хийнэ гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд ийм хөрөнгө оруулалтыг хүн болгон дээр хийх юм бол ямар шүү байдалтай харагдах юм бэ гэдэг дээр жишээ нь Robinhood жишээ олгож жишээ нь үзүүлээдсэн. Тэгээд магадгүй Robinhood-ийг хэрэглэх юм бол энэ бас Robinhood-ийн нэлээд болж мэдээлэл болж магадгүй. Дээрээс нь stock market дээр энэ бас нэлээд болж мэдээ. Ягаад гэвэл Америкт төрж байгаа хүн болгоны тоогоор хувьцааны зах зээл рүү $1,000 хөрөнгө оруулалт ерөнхийдөө орж ирэх юм болж байна гэсэн үг байхгүй. За ийм байгаа. Питер Зейхан сүүл нэг ярилцлага өгсөн байсан. Мэдээж хятад ягаа сүрх вэ гэдэг дээр ярилцлага өгсөн байсан. Тэгээд энэ хүмүүний ярьж байгаа таамаг инээ тэр бол манай хүний таамаг сайн ондгүй юм байлээ. Гэтэ айгүй мэддэгтэй гоё айгүй гоё ярьдаг хүн. Тэг яг хятадын хувьд нөгөө хүн амаа мэдээж худлаа тоолцсон. Дээрээс нь хүүхэд төрүүлэхгүй байгаа учраас хятад бол одоо яг энэ дэлхийн manufacturing hub буюу одоо үйлдвэрлэл одоо хамгийн их явдаг энэ хүү төв гэдэг энэ хүү байр сууриа алдна. Тэгээд хятадын эдийн засаг бол ер нь бол эндээс бас ихэхгүй. Тэгээд хятад гэдэг орн бол одоо яг одоогийн байгаа энэ хүү улс төр болон эдийн засгийн модельээр бас авч үлдэх боломжгүй. Энэ дээр бол нэгсэндээ хятад гэдэг үрний одоо нуран унал бол эхэлж байна гэдэг ийм нэг юмыг бол айгүй олон жил ярьж байгаа. Сүүлийн хэдэн жил бол яриад байгаа. Тэгээд энийг бас дахиж бас ярьсан ийм ярилцлага байсан. Тэгээд өмнө сонсож байгаа хүмүүсд байх юм бол нэтэр хайгаад YouTube-аар ороод үзэж болно. Тэгээд хятадтай холбоотой ерөнхийдөө бол муу мэдээлэлүүд гараад байгаа. Тэр нь юу вэ гэхээр хятадаас Америк руу явж байгаа экспортын хэмжээ ерөнхийдөө буурж байгаа. Хятад үйлдвэрүүд хаангаж байгаа юм эрдэмтэн мэдээлэлүүд бол гарч байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр Америкийн хятадыг шахах бодлого маань амжилттай явж байна гэж харж болно. Дээрээс нь хүмүүс бараа материалын үн өсгөөд байна гэж яриад байгаа. Гэтэл яг үүнд бол бараа материалын үн бол буурсан ийм мэдээлэлүүд харагдаад байгаа. Тэгээд дээрээс нь хүмүүс одоо бид нар ингээд амьдарч байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн ингээд ажиглахад янз бүрийн бараа бүтээгдэхүүнүүдийг авахар угаасаа нэг үн бол өссөн харагдахгүй байгаа байхгүй. Тэгээд тэрхүү жишээ нь Amazon дээр байгаа зарим барааг Temu одоо Alibaba энэ гэдэг аппликейшнээр ороод авах юм бол хятадаас орж иж байгаа барааны тэр өндөр татварыг өгөөд Amazon-оос хямдхан аваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр утгаараа бол яг хүмүүсийн ярьж байгаа шиг өргөн хэрэглээний барааны дутагдaltaд орно, юмны үн тэнгэрт хадна гэдэг таамагуд бол бүгд ерөнхийдөө бол одоогийн байдлаар бол худлаагаад. За Калифорнид бослого болсон. Тэгээд юу вэ гэхээр ICE illegal immigrant буюу хууль бус цагаачдыг ерөнхийдөө бол депорт хийж байгаа, Америкээс хөөж гаргаж байгаа, буцаад их орноор нь буцааж байгаа ийм эрдэмтэн мэдээлэлүүд нь бол нэлээд гарсан. Тэгээд хүмүүс тэрний эсрэг ерөнхийдөө чагсаж машин энэ шатаагаад дэлгүүр дээрэмдээд тэгээд Мексикийн тугийг бариад энэ төрөөр баг зүвсэн хүмүүс явж байгаа, алхаж байгаа, юм сүтгэж байгаа ийм дүр зургууд бол их гарсан. Тэгээд энэний эсрэг ерөнхийдөө бол Трампын хувьд бол нэлээд шийдэмгийн арга хэмжээ авна гэдэг талаар бол мэдээлэл бол хийгээд явсан байна. Тэгээд мэдээгээр хүмүүс бол харсан баг. Тэгээд хөрөнгө оруулалтын зах зээл дээр сүртэй нөлөөтэй мэдээлэл бол биш. За дараагийн
төв банкны chairman хэн болох вэ гэдэг асуулт хөрөнгө оруулагчдын дунд байсан. Тэгээд дараагийн хүнээр магадгүй одоогийн Treasury Secretary-гийн ажлыг хийж байгаа Scott Bessent-ийг хамгийн түрүүнд ерөнхийдөө бол одоо хамгийн ихэнд байгаа contender буюу тэрийг одоо монголоор юу гэж ярих юм? Сонгогдож болох ерөнхийдөө бол одоо Трампын бол хамгийн number 1 сонголт нь гэж юу нь бол хараад байгаа байхгүй. Тэгээд ийм мэдээлэл гарсан. Тэгээд эндээс юу харж болох вэ гэхээр за төсвийн алдагдал бол их байна гэж хүмүүс яриад байгаа. Тэгээд Америкийн төсвийн алдагдлыг хамгийн их болгож байгаа шалтгаан маань юу байгаа гэхээр зээлийн хүүгийн төлбөр байхгүй. Тэгээд зээлийн хүүгийн төлбөр яагаад өндөр байгаа вэ гэхээр ихэнх одоо мөнгө босголтыг богино хугацааны бондоор босгоод тэгээд төв банкны бодгын хүн өндөр байгаагаас болоод богино хугацааны зээлийн хүн өндөр байгаа байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр бодгын хүү буурах юм бол зээлийн хүү буурна. Тэгээд яг үнэндээ бол юу вэ гэхээр уламжлалт яг эдийн засаг санхүүгийн онол төр бол юу гэж ярьдаг гэхээр төв банкны бодлогын хүн өндөр байх юм бол financial condition хатуу байх буюу эдийн засгийн нөхцөл байдал ерөнхийдөө бол хүн дэрний эдийн засаг саарна гэдэг ийм онол байдаг. Тэр маань яагаад вэ гэхээр зээлийн хүн өндөр болчих юм бол бизнесүүд зээл авах чадамж нь буурчна, хүмүүсийн зээл авах чадамж нь буурчна. Тийм учраас эдийн засгийн үйл ажиллагаа хүмүүсийн худалдаа авалт ерөнхийдөө буураад эдийн засгт сөрөг болно гэдэг мэдээлэл бол одоо тийм онол байдаг байхгүй. Гэтэл яг одоогийн байдлаар нөгөө төсвийн алдагдал ихтэй их хэмжээний өртөө байгаа ийм зах зээл дээр бол бодгын хүү өндөр байгаа нь яг үнэндээ төсвийн алдагдлыг өндөр болгоод нэгсэндээ нэмэлтээр маш их хэмжээний мөнгө хевлээд зах зээл рүү мөнгө ерөнхийдөө бол шахаж нэмж оруулаад байгаа буюу яг үнэндээ бол financial condition гэдэг зүйлийг tight буюу хатуу биш харин ч илүү зөөлөн буюу loose болгоод авах ийм хандлагатай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр үнэхээр инфляцийн эсрэг тэмцэх гээд байгаа бол бодгын хүүг өндөр байдлахаас илүүтэйгээр бодгын хүүг бууруулах юм бол баг инфляц унах юм магадaltaй байхгүй. Тэгээ нэг иймэрдүү бас нэг эдийн засгийн ажилтнууд бол ер нь бол байгаа. Тэгээд энэ сэдв бол дараагийн 5-10 жил ер нь бол энэ эдийн засаг судалдаг улсуудын дунд бол нэлээд яригдах баг энэ номон дээр ч гэсэн нэлээд бичигдэх энэ ажиглагдах юм ажилтнууд байх болов уу гэж бол би энэ хувьд бас бодоод байна. За тийм байна. Тэгээд дундаж ерөнхийдөө бол хаав судалж авж байгаа буюу орон сууц судалж авж байгаа, байр худалдаж авж байгаа хүмүүсийн нас бол нэлээд өндөр болсон гэдэг юм мэдээлэл гарсан. Тэгэхээр энэ маань юу харуулж байна гэхээр орон сууцны ханш бол нэлээд үнэтэй болцсон. Тэгээд энэс болоод л хүмүүс бол нэлээд залуудаа авах чадамжтай байсан бол нэлээд хөгшөж авах болж байна гэдэг ийм мэдээлэл гарсан байна. Тэгээд Хятадын коммунист намын бүтц маань болохоор яаж явдаг вэ гэхээр мэдээж одоо Ши Жинпин дээр бол хамаг чухал эрх мэдэл байгаа байхгүй. Тэгээ тэрний дараагийн одоо чухал эрх мэдэлтэй хүмүүс бол юу гэхээр намын гишүүд байд юм байна л да. Тэгээ нам дотроо бол яг хуу хэд хэдэн юунууд байдаг. Тэрэн дотор нэг юм 7 хүнтэй executive branch буюу одоо манайхаар бол нэг тийм засгийн газар шиг тийм үүрэгтэй кабинет байд юм байна. Тэрний нэрийг мартчихжээ. Тэгээ тэр 7 жишээ нь солигдох магадaltaй байгаа гинэ. Тэгээд хамгийн чухал 3 хүн жишээ нь Ван Ян, Хо Чэнхуа, Зан нэг юу юм бол та. Йошиа гэдэг нэртэй юм хүмүүс байх юм гинэ. Тэгээд дахиад нэг 4 хүний нэр энэ ярьж илээ. Тэгээд яг энэ видеон дээр юу гэж яриад байгаа гэхээр Ши Жинпинийг бол айл хэд ер нь бол буулахад бэлэн болцсон. Дараагийн хүмүүс нь дараагийн орлого ерөнхийдөө айл намын чухал энэ албан тушаал аш хүмүүс нь айл хэд одоо ингээд тодроод явж гинэ гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд дроны ерөнхий тэгээд дронд хөрөнгө оруулалт хийх багцыг хүргэж байна гэдэг ийм нэртэй ньюслетер мүлжртэй бол нэр орсон байгаа. Тэгээд энэ дээр гол зорилго маань юу вэ гэхээр бид нар ихний байдлаар өмнө угаасаа бид нар дронтой холбоотой багцыг гаргаж ирсэн. Дроны багцаа бид нар дэлгэрэнгүй болгоод өмнө байгаагүй өөр компаниудыг ер нь бол оруулаад тэгээд дронтой холбоотой хөрөнгө оруулалтуудаа илүү солонгоруулад явж байгаа. Тэгээ өмнө бол яг нэг компани дээр илүү дагнаж илүү итгэжсэн компани дээр хөрөнгө оруулалт хийсэн. Тэр маань айгүй амжилттай угаасаа болсон. Тэр маань авснаас хойш 60%, 65% ер нь бол ашигтай явж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээрээсээ нэмээд ерөнхийдөө бол бид нар дронтой холбоотой хувьцаануудыг худалдаж авч эхэлж байгаа. Тэгээд Америк жишээ нь дроны парт үйлдвэрлэдэг компани, дроны мэдрэгч одоо сенсорууд үйлдвэрлэдэг компани. Одоо энэ дрон ингээд байлаа гэдэг юм бол дайн дээр яах вэ гэхээр камерын системтэй мэдээж эргэн тойрноо харна, GPS системтэй юмнуудаа харна, радартай байна гэх мэтлийн ингээд олон юмнууд байгаа байхгүй. Окей. За AMD-тэй холбоотой булш мэдээнүүд их гарч байгаа. Тэгээд AMD сүүлд том конференс явуулсан. Тэр конференс дээр
хамтарч ажиллаж байгаа том компаниудын төлөөлөгчдийг гаргаж ирж ярьсан. Тэгээд XIS хүн гарч ирсэн, Oracle-оос хүн гарч ирж ярьсан, Meta-гаас хүн гарч ирсэн, Microsoft-оос хүн гарч ирж ярьсан. Тэгэхээр юу вэ гэхээр чухал энэ хиймэл оюун ухааны cloud барьж байгаа бүх компаниуд AMD-тэй хамтарч ажиллаж байгаа ийм мэдээлэл харагдаад байгаа. Тэгээд AMD-гийн хувьд бол Nvidia-гийн CUDA гэдэг платформт өрсөлдөхийн тулд өөрсдийн гэсэн open source хөлбөрийг гаргаад тэгээд сүүл гаргасан GPU маань Nvidia-гийн Blackwell системтэй харьцуулбал inference work-ийг хийхдээ 40%-аар илүү одоо efficient буюу 40%-аар илүү их одоо тооцоол хийж чадж байна гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд энэ маань нэлээд булш мэдээ болсон. AMD-тэй холбоотой булш мэдээдэнд их байна гэдэг талаар бид нар баг сүүрийн талын сар ярьж байгаа. Тэгээд ямар ч байсан ханшин дээр ч гэсэн энэ маань орж ирж байгаа. Тэгээд AMD өргөжлүүлэн өсөлттэй байгаа. Тэгээд Boeing-ийн онгоц сүрсэн мэдээ гарсан. Тэгээд энэ энэтхээс англи руу явж исэн онгоц гэсэн баха. Тэгээд 242 хүн байсны нэг хүн үсрээд ганцаар амьд үлдээ. Тэгээд бос ерөнхийдөө онгоцод байсан хүмүүс нас орсон гэдэг ийм харамсалтай мэдээлэл гарсан. Тэгээд Boeing-ийн хувьцааны ханш тэрний дараа унсан. Тэгвэл яг урт хугацаагаа харах юм бол миний бодлоор Boeing сайн хөрөнгө оруулалт байхаа гэж би бол бодоод байна. За CoreWeave Google-тэй хамтарлаа гэдэг мэдээлэл гарсан. CoreWeave-ийн хувьцааны ханш бас үргэлжлүүлэн маш хүчтэй өсөж байгаа. Тэгээд энэ маань юг харуулж байгаа гэхээр зах зээл маань яхахгүй bull market байгаа юм байна гэдгийг бол харуулж байгаа. Тэгээд нэлийн ийм хайп өндөртэй хувьцаанууд хүчтэй өсөөд ерөнхийдөө бол IPO хийснээс хойш бараг 4-5 нугарсан байгаа хаа тий. Тэгээд маш амжилттай явж байгаа. Тэгээд Stripe crypto wallet-ны компани болох Privy гэдэг компаниг худалдаж авсан боёо acquire хийсэн гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгэхээр крипто руу бас энэ том санхүүгийн компаниуд маань өргөжлүүлэн бас ерөнхийдөө бол идэвхтэй бас судалгаанууд хийгээд орж ирж байгаа юм мэдээлэлд гарсан. Тэгээд ARK Invest сүүлээс нэг сонирхолтой мэдээлэл гарсан нь юу байсан бэ гэхээр SpaceX-ийг 2030 он гэхэд 2.5 тэрлион долларын одоо үнэлгээтэй компани болно гэдэг ийм таамаг гаргасан байна. Тэгээд одоогийн байдлаар 350 тэрбум долларын хөрөнгө оруулалт одоо үнэлгээтэй байгаа ийм компани байна л да хөрөнгө оруулалт гэж буруу ярьж байна. Тэгээд Rocket Lab гэдэг компани бид нар бас мужигтай болны санд болоод удаж байгаа энэ компани маань юу гэхээр SpaceX дээр ерөнхийдөө ол өрсөлдөж байгаа ийм жижигхэн буужингууд илгээдэг ийм компани байгаа. Тэгээд юу гэхээр payload нь хамаагүй жижигхэн. SpaceX-тэй харьцуулбал SpaceX-ийн буужинтай харьцуулбал 70 дахин хөнгөн ерөнхийдөө ачаа тээвэрлэдэг. Гэхдээ илүү хөнгөн ачааг одоо ойрхон тээвэрлээд илүү бага зардалтайгаар тээвэрлэх ийм зорилготой компани байгаа. Тэгээд бас нэлээд сонирхолтой. За Texas-ийн Austin робот таксигийн үйлчлэг ерөнхийдөө бол орж ирж байгаа. Тэгээд Tesla-гийн машинууд маань ямар ч жолооч хөвөр зам дээр гараад явж эхэлж байгаа. Тэгээд энэ мэд мэдээж Tesla дээр маш булш мэдээ байгаа. Гэхдээ би бол юу гэж хараад байгаа гэхээр яг энэ робот таксигаас болоод одоохондоо 2025 онд бол орлого олохгүй байх. Тэгээд энэ яг амжилттай үнэхээр байх уу? Ямар нэгэн осол аваар хийхгүй хүн амтаа алчихгүй шиг явахгүй гэдэг нь тодорхойгүй байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор бол энэ жил бол Tesla жоохон савлгаа ихтэй байх баха. Тэгээд сүүлд Trumpтай нэлээд муудалцаж янз бүр болж байгаад нэлээд олон бизнесийн боломжийг Elon алдчихж байгаа болов гэж би бодоод байна. Сүүлд бол яг мэдээж эвлэрсэн энэ төр гэл янз бүр болоод байгаа юм л та. Гэхдээ яг үндэ бол damage is done миний бодлоор. Тэгээд батлан хамгаалахтай OpenAI чинь сүүлд хилцээр хийсэн байгаа байхгүй. Тэгээд Америкийн батлан хамгаалахад OpenAI-ийн химэл оюун ухааны хэрэглэнэ гэж байгаа. Тэгэнгүүт Grok биш OpenAI гэж шинэ хэрэглэх чинь тий. Дээрэс нь Toyota, Chrysler ч гэдэг юм уу том ерөнхийдөө бол энэ бас машин хийдэг компаниуд бүгдээрээ Waymo-тай хамтарч байгаа иймэрдүү мэдээлэлд гараад байгаа. Тэгээ Waymo-аас Uber-тэй хамтарч байгаа. Тэгэхээр Waymo хэдий Elon шоолж молоод хүмүүс ингээд интернетээр аяг шоолоод байдаг ч гэсэн энэ бол яхаар мундаг компани байгаа байхгүй. Тэгэхээр нэг Waymo-тэй хэрхэн өрсөлдөх үү гэдэг нь бол одоохондоо бол тодорхойгүй харагдаж байгаа. Тэгэхээр миний хувьд бол энэ жил Apple, Tesla хоёрын хувьд бол жоохон хүлээж ажиглах хэвээр нэлээд bearish буюу уналттай байж магадгүй MagSafe-ны хувьцаанууд юм шиг бол надад санагдаад байна. Тэгээ сүүлд бол MagSafe-нээс бүр Tesla-г авч хаяад оронд нь Broadcom буюу Avgo гэдэг хувьцааг оруулна гэж бол хөрөнгө оруулагч яриад байгаа шүү дээ. За
Apple developer-тэй холбоотой конференц гаргасан. Тэгээд чиний гарч байгаа апдейтууд бол надад нэг тийм сүртэй бол санагдаагүй. Тэгээд хиймэл оюухантай холбоотой чухал апдейтуудыг 2026 он хүртэл хойшлуулчих шиг болсон. Тэгээд Apple-ийн хувьд бол энэ хиймэл оюухантай холбоотой хөгжлийг бол нэлээд удаашруулад байгаа юм санагдаж байна. Тэгээд удаан хийгээд байгаа, хоцроод байгаа санагдаж байна. Тэгээд IBM 2029 он гэхэд хамгийн анхны practical quantum computer-ийг бол барина гэдэг юм мэдээлэл гаргасан байлээ. Энэ бас сонирхолтой мэдээлэл байсан. Тэгээд Amazon-ы CEO, AWS-ийн CEO бид нэр AMD-гээс их хэмжээний чип худалдаж авна гэж бас мэдгдсэн гинэ. Тэгээд Cathie Wood буцаад Nvidia руу орсон. Тэгээд 128 мянган хувьцаа худалдаж авсан гэдэг юм мэдээлэл гарсан байна. Тэгээд BWX Technologies гэдэг энэ бас энэ цөмийн технологитой холбоотой. Энэ BWX гэдэг энэ компанид бүх төрлийн мэдээ, цөмийн эрчим хүч одоо түлш хийх, цөмийн эрчим хүчээр ажилдаг, усан онгоцны хөдөлгүүр хийх гэдэг юм уу те бүр ингээд бүх юм дээр ажилдаг. Тэгээд зэвсэг мэвсгээс ихсүүлээд. Тэгэхээр энэ аюу мундаг чанартаас компани байгаа. Тэр компани бас хувьцаагаас худалдаж авсан гэдэг бас мэдээлэл гарсан байна. Тэгээд OpenAI сүүлд Америкийн засгийн газартай 200 сая долларын хилцээр хийлээ. Гэрээнд гар үсэг зурлаа гэдэг юм хөв мэдээлэл маань гарсан байгаа даа. Тэгээд энийг одоо монголоор юу гэж ярих юм бэ? Тендерт ялсан гэж бол бас хэлж болох юм шиг надад санагдаж байна. Тэгээд крипто дээр за энэ ч яг хуу техник шинжилгээ надад олон сонирхолтой санагдаж байна. Тэгээд юуны Sonic Labs биш үү? Hey Anon AI гэдэг компанид 400 мянган Sonic гэдэг токенороо хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Тэгээд энэ хүү AI төсөл маань болохоор мэдээж яг бусад төсөлтэйгээ л адилхан нөгөө юм чат гэдэг интерфейс хийгээд байгаа байхгүй. Тэгэл яг AI-тайгаа чат хийгээл зүгээр яг мессенжер юм бичиж байгаа юм шиг бичээл тэргөөрөө арилжаанууд хийгээд явна. Гэхдээ энэ тохиолдолд төр сонирхолтой нь юу гэхээр Binance-ийн аккаунт руу ороод API гэдэг key үсгээд тэгээд API key-гээ ийшээгээ оруулаад тэгэнгүүтээ Google-гээ Binance дээр хийж болно. Тэгээд одоо чинь чатан дээр бичингүүтээ MetaMask гэдэг wallet-наас жишээ нь энэ одоо чинь Hey Anon дотроо байгаа wallet дотроо одоо чинь Sonic дээр мөнгөтэй байлаа гэж бодох юм бол Sonic дээр байгаа мөнгөө Binance руу явуулаад Binance дээр мөнгө нь орж ирэнгүүт нь тэрүүгээрээ Binance дээр байгаа зоос худалдаж жишээ нь авч болно гэх мэтлэн. Тэгэхээр энэ нөгөө Binance руу ороод нөгөө wallet руу ороод энэ төргээд ахгүй энэ хүү үйлдэлүүдийг бүгдээр ингэ хялбаршуулад бүгдээр ингэ чатлаад ерөнхийдөө бол хийх боломжтой болгож байгаа юм төсөл байгаа юм. Төслийн хувьд л надад нэлээд бас сонирхолтой санагдсан. Окей, тэгээд Fidelity, тэгээд Grayscale, Solana-гийн ETF-т бий болгоё гэдэг энэ файлингууд хийсэн. Тэгээд нэлээд олон компаниуд бас нэг уусаа хийгээд эхэлсэн. Тэгээд Solana-гийн ETF энэ жил ойрын хугацаанд бүтэх магадлал 90% тань гэдэг ийм мэдээлэл бас гарсан. Тэгээд өнөөдрийн вебинарыг хүрээд өндөрлж байна. Тэгээд анхааралтай байсан та бүхэндээ баярлалаа. Thank you guys.